Нийт төслийн гүйцэтгэл 7.8%. Үндсэн багц 1-4 одоо барилгачлалтын багц дээр бол бүх компаниуд гэрээлсэн ойрцоо 82 блок ажил эхэлсэн. Зойрын давхраас дээшээ давхруулаад ингээд сэтгүүлтүүлж явж байна. Төслийн талбай дээр 909 хүн ажиллаж байна. Нийт 4 багцын 7 компани хувьд гэсэн үг 120 гаруй техник ажиллаж байна. Манай төслийн хэмжээнд 113 блок барилга эхлэх ёстойгоос энэ жил биднээс 82 барилга эхэлсэн. Гадны шорооны ажил маань явцсан. Суурьаар хийгдэж байгаа блокууд болон одоо та бүхний харж байгаа шиг 2 дугаар угсралт эхэлсэн бас явж байгаа. Бусад эхлэх байгаа барилгууд дээр ямар асуудал байгаа вэ? Чөлөөлтөөс болоод 15 барилга гацж байгаа тий. Газар чөлөөлтөөс 15 барилга гацсан байгаа. Дээрээс нь манай сүүл зарлагдсан 3-1-р багц 3-2 3 гээд 3 дугаар багц дээр жишээлбэл хөрсний устай байгаа. Тэгэхээр биднээс энэ жил одоо хөрсний устай ноцолдоод ер нь тийм сайн биш. Технологийн хувьд технологи зөрчил гэж үзэж байгаа. Гэхдээ тэр барилгуудаа ирэх жил бол биднээс энэ жил эхлэх хугацаагаа хангалттай нөхөд гүйцэд авах бол бүрэн боломжтой байгаа. Байршлын хувьд бас хүндрэлтэй нэг 5 блокийн асуудал байгаа. Бусад байршлууд дээр бол ер нь бол ажил эхэлсэн тий. Цахилгаан болон гадны шугам хоолой магистралуудын ажил хийж явж байгаа. Багц 1-2-ын цахилгааны гадны инженерийн шугам шүлжээний ерөнхийдөө туслан гүйцэтгэгч компаниуд маань сонгон шалгуултанд шалгарсан ажил эхэлж байгаа. Гэрээний шат юу дууссан байгаа. Дулаан цэвэр ус осноо гэж байгаа маань Орос улсны дэжиг удирдах газар ажил нь ерөнхийдөө гэрээний дууссан ажил эхлэх шатанда орсон талбай зохион байгуулалт юмудаа хийгээд явж байгаа. Нөгөө 5 ширхэг толио хийгдэх чинь энэ талтай байлоо. Тий. Энэ тал руугаа сэлб гол маань энэ дундуур явж байгаа. 5 ширхэг үр ус зайлуулах нуур шиг юм усан толио гэж ярьдаг. Толио хийгдэхээр ажиллаж байгаа. Геодын цусны барилга байгуулалт хэмжээ газраас энэ жил газар шорооны ажил руугаа явж байгаа. Ирэх 100 мянган ажлыг эрчимжүүлээд бид нар бас дуусгах гэдэг ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Шугам болон магистралууд дээрэс нь гадна тогтчлтын ажлууд ирэх жил гэрээлэхээр байж байгаа. Дулааны хувьд болохоор бол хамгийн анхны гүний дулаан их гэдэг. Одоо бол нээлттэй тендер зарлагдсан. Уртлын эсгүүдээр дулаан бол тутахаар тооцоололтой. Хойноос дам даржаагийн станц болон сэлбийн өөрийнхөө станцаас бол үндсэн эсгүүдээр дулаанаа болохоор ийм тооцоололтой бас хийгээд явж байгаа. Тэгээ саяхан хэдэн сарын өмнө бид нар хоосон талбай дээр нээлт хийсэн бол өнөөдөр ингээд талбай дээр ажил явагдаад нэлээд эрчимтэй яваад эхний 2 багцын компани бол жигдэрсэн байна тийм ээ. Дараагийн 5 компани 2 багцыг салгасан. Тэр хоёр жигдэрх асуудлууд байж байгаа. 5 компани маань ерөөхдөө бэлтгэл ажил нэлээд хангагдсан. Хүндрэлтэй байр шилжүүлэх гээд байгаа 5 блок чи хаашаа илээ? Чи сайн харагдахгүй. Эндээс харагдахгүй байгаа юу? Тий, нөгөө хашаа өргөцсөн болохоор одоо тэр харагдаж байгаа Чингэлтэй архины салбар нам судасны хорооллыг яг уулын ингэрийн эсгүүд дээрээ хийя гэж бас төлөвлөж байгаа. Одоо ингээд та бүхэн маань харж байгаа сэлбийн эсэг бол ингээд хашаалаад хөтөн байгуулалтууд бол явагдаад эхний 5 багц бол жигдэрчжээ гэж бас харагдахаар байна.